За дараагийн мэдээ бол Виржиниа мужийн ахлах сургуулийн сурагчид намын хандив өрнүүлсэн тухай сонирхолтой мэдээ байна. За Виржиниа мужид амьдарч байгаа ахлах сургуулийн сурагчид бол одоо намын хандив өрнүүлж улмаар цугларсан номуудыг за Монгол улсад сурч боловсрч байгаа үе тэнгийн найзууд дүүнертэй илгээсэн байна. За эдгээр хандивын номууд бол үндэсний баяр цагаан сараас өмнө Монгол төрөлдсөн очихоор байна. За тиймээс энэхүү арга хэмжээнээс бэлтгэсэн товч сурвалжлагыг та бүхэнтэй хуваалцаж байна. Виржиниа мужийн ахлах сургуулийн сурагчид өөрсдийн санаачилгаар Улаанбаатар хотын гэр хороолол хөдөө орон нутгийн сургуулийн сурагчдад ном хандивлах аяныг өрнүүлж өнгөрсөн 2 сар гаруй хугацаанд идэвхтэй ажиллалаа. Тэд ном цуглуулгатай холбоотой үйл ажиллагааг олон нийтэд хүргэх идэвхжүүлэлт хийхийн тулд өөрсдийн сургуулийн дэргэдэх клубээрээ дамжуулан энэхүү арга хэмжээг зохион байгуулж 7 хоног бүр нийтийн номын санд сурталчилгаа хийж нийтдээ 1500 гаруй ном цуглуулсан байна. Одоо бид нар Америкт сурж байгаа сурагчид тэгээд Монголдо зориулаад үе тэнгийнхаа хүүхдүүдтэй ном өгье. Одоо бид нартай байгаа боломжийг бас хуваалцъя гэснээр бид нар ингээд бэлэг өгж байгаа. Энэ цуглуулсан номоо тэд Улаанбаатар хотын Баян зүрх дүүргийн 102 дугаар сургууль, Сонгон хайрхан дүүргийн 124, Хаан уул дүүргийн Сэтгэлийн шид ногоон төгөл төсөл хөтөлбөр, Орхон аймгийн 3 дугаар сургууль, Дархан уул аймгийн 15 дугаар сургууль, Сэлэнг аймгийн боловсролын хэлтэс, Завхан аймгийн Отхон сумын сургууль, Хөвсгөл аймгийн Аршаан цуман дах Мэргэн гүн Гомжовын нэрмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад илгээж байгаа юм байна. Бидний санаа бол яг Монгол яг биднэр шиг хүүхдүүдийг тусламаар байсан. Яг ном цуглуулж эх орон руугаа хэрэгтэй газарт нь илгээх энэхүү аяныг тэд анх удаага санаачлан сайн дураараа зохион байгуулсан бөгөөд цаашид уламжлал болгон явуулах зорилготой байгаа юм байна. Ном бол оюуны их том бэлэг гэж бодож байгаа. Тэгээд энэ их цуглуулсан цуглуулсан номуудаа Монголд очиж их хүүхдүүдэд бас туслана гэж итгэж байна. Маш олон төрлийн ном цуглуулж байгаа. Жишээлбэл шинжлэх ухааны, тэгээд үнэн мэдхүн, тэгээд өөр маш олон төрлийн номуудыг цуглуулж байгаа. Ном бол ертөнцийг харах цонх. Монгол руу очиж байгаа номуудыг зөндөө олон хүүхдүүдийн цонхыг нээж, тэгээд оюуныг нь гэрэлтүүлж олон сайхан зам нээж өгөх баха. Илгээж байгаа номнууд нь Монголын 8000 орчим сурагч хүүхдүүдийн англи хэлний мэдлэгийг нэмэгдүүлэх, мэдлэг боловсролтод дэмжлэг үзүүлэх, мөн уншиж судлах нэмэлт материал болж тэдний сурч өгчих аялалтанд хувь нэмэр үзүүлнэ хэмээн тэд ярьж байна. Тэгээд энэ бид нар 7 сургуулиар явж байгаа. Тэгээд нам цуглуулсан хүмүүсүүд бол одоо Америкт байгаа high school-ийн хүүхдүүд байгаа, аав ээж нартайгаа, багшууд байгаа. Тэгээ бас зарим Америк хүмүүс бас туслая гэдээ бас ном бидэт өгсөн. Тэгээд нэрт их маш их баярлж байгаа. Тэгээ бас Sakura Mandal бас Монгол Express хоёулаа хоёр компани хоёулаа манай номнуудыг Монголд явуулахад тусалж байгаа. Тэгээд нэрт маш их баярлж байгаа. Мэдээллийг үзэж буй үзэгч та бүхэн дараагийн номын хандив аянд нэгдэх боломжтой гэдгийг энэ дашрамд дуулгая. Мөн энэхүү аяныг зохион байгуулахад гар сэтгэл нийлж ажилласан хүүхдүүдтэй талархал илэрхийлэхийг хүсэж байна. Аяны ерөнхий зохион байгуулалтыг хариуцсан Арлингтон ахлах сургуулийн сурагч Амар, Mongolian Union Student for Service Club-ийн гишүүн Болор Ану, Fairfax ахлах сургуулийн Монгол сурагчдын холбооны тэргүүн сугар болон бусад гишүүн хүүхдүүдтэй дахин талархал илэрхийлье. Энэ жилийн хувьд бол тэд маань маш сайхан санаачлаг гаргаж одоо маш олон 1500 одоо англи номыг цуглуулж эх орон руугаа одоо илгээж байгаа. Тэгээд энэ бол одоо бэлгийн дэд болох байхаа гэж бид бодож байна. За тэгээд энэ номын хандивын үйл ажиллагаатай ажил маань үгээр дуусахгүй гэж бодож байна. Бид жил болгон уламжлал болгон мянган номыг одоо англи номыг Монгол улсынхаа өнцөг болон бүрт хөрвүүлнэ гэж найдаж байна. Харин энэ үйл ажиллагаанд эцэг эхчүүд та бүхнийг маш том туслалцаа, дэмжлэг одоо өөр ямар нэгэн Америкийн organization юу гэдэг өөртөөхөө чадах хэмжээнд бид нарт бас тусалж дэмжээрэй гэж одоо хүсэж байна.
Энэхүү аяныг дэмжиж ном цуглуулах сайн дурын ажилд номоор мөнгөөр хандив өргөсөн Виржиниа мужийн монголчууд болон тэдний гэр бүлүүд зарим Америк иргэд андгаа боловсрол соёлын клуб Арилангтон хотын нийтийн номын сангийн хамт олонд гүн талархал илэрхийлье. Мөн хүүхдүүдийн санаачилгааг дэмжин Америкийн нэгдсэн улсаас Монгол улсад ном хүргэх тээвэрлэлтийг бүрэн хариуцан гүйцэтгэж ивент итгэж байгаа Sakura Mandal International болон Монгол Экспресс каргоны хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлж ажлын өндөр амжилтыг хүсэн өргөж байна.